Бүх чулууны пүрэв дуржсан асуултаа асууя. За тэгэхээр энэ хурлын тухай хууль болон дэгийн тухай хууль дээр хэд хэдэн асуудал байна л да. За яг Улсын хурлын гишүүн бол хуулийн төслийг өргөн барих бүрэн эрхтэй. Тэр эрхийнхаа дагуу бас тодорхой судалгаа хийгээд тэрнийгээ өргөн барьдаг. Гэвч одоо зарим нэгэн хуулийн төсөл болон тогтоолын төслөөр байнгын орооныхон одоо санд гаргуул дүгнэлт гаргуулах талаар одоо нэг юм заалт урд нь байсан л да. Тэгэхээр энэ урд нь байсан энэ заалтаараа бүр үндсэн хуулийн цэцгийн үндсэн хууль зөрчиж байгаа тул гэж дүгнэлт гаргаж ирсэн. Тэгэхээр энэ үндсэн хуулийн цэцгийн одоо үүргийг аваад ингээд явуучих одоо өөр тусдаа институцийн ажлыг урдуур нь орж хийдэг ийм юм болчиход байгаа. Энэгээ бас нэг жоохон засаад нэг хүрээ мөрөөг зассан юм шиг байгаа. Тэгээ энэ талаар бас тодорхой мэдээллүүдийг өгчөөрөө. За хоёрдугаарх нь санал өгөхдөө төдөлзөх саналыг яах юм бэ? Энийг одоо ямар байдлаар зохицуулж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл эн чинь их хурлын гишүүн бол жишээ нь татгалзан дэмжин гэсэн хоёрхан зүйлт. Гэтэл энэ асуудал дээр оролцохгүй байх, төдөлзөх ийм одоо асуудлууд байж байгаа. Энэ дээрээ тэгээ ямар одоо энэ конопор яаж шийдэх юм бэ гэдгийг бас асуумаар байна. За гуравдугаарх нь бол яг одоо лодо самбуу гишүүн яриад байна. Өөрөөр хэлбэл одоо энэ үг хэлэх ард иргэдийнхаа санаа бодлыг энэ төрд хүргэх тэр ажлуудыг бид нар асуултаар үг хэлж бас хүргэдэг. Гэтэл одоо энэ минут тавьчаад тэгээ бидний нэг үг хэлэх эрхэнд чинь шууд халдаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ жишээ нь одоо энэ төрүүлж орсон хүмүүс нь үгээ хэлцдэг. Тэнгүүт бусад одоо аймаг сумдын иргэдэд тийг төлөөлж байгаа тэр хүмүүс яагаад үгүй хэлж болохгүй байгаа юм бэ? Энэ дээр чинь гол одоо асуудал байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ чинь иргэдийнхаа саналыг л энэ төрдөө хүргэх тэр гүүр болох тэр үндсэн үүргээ бид нар яг энэ минутын хязгаарлалтаас болоод ерөөсөө хэрэгжүүлж чадахгүй байна. За дөрөвдүгээрх нь тэгээ одоо нэг энэ дэгийн тухай хууль гарах болгондоо л одоо тэгэл миний эсрэг юм гаргадаг. Өнгөрсөн хугацаанд энэ дэгийн хууль өөрчлөгдөх болгондоо одоо хэд хэдэн асуудлаар одоо эсрэг юм шийдэл явдаг одоо миний хийж байгаа бүх зүйлийг бүгдийг одоо хаах ийм л зорилгоор одоо хэд хэдэн дэгийн хуулиас одоо энэ залуу гишүүд гараад ирсэн ардсан нам сөрөг хүчнээ үүргийг биелүүлээд ирэнгүүт одоо бүр их хааж эхэлж байгаа шиг байна. Тэгээ одоо зэрэг үг хэлж болохгүй, хашгирж болохгүй, альсвал одоо бусдын нэр хүнд халдах юм бол шууд хоригдно гэж заасан. Тэгээ бусдын нэр хүнд гүтгэх гэдэг заалтууд чинь тун удахгүй одоо энэ Тэмүүжин гишүүний ажлын хэсэг засгийн газар руу тодорхой хүсэлт явуулаад энэ гүтгэх асуудлаар санд оруулж ирахыг даалгаж байгаа юм байлээ. Тэгээ гүтгэх нь ороод ирнэ л дээ. Тэгээ их хурлын гишүүн гүтгэлээ гэхэд тэр одоо шүүхээр аваачаад нэг жижиг одоо юу гэдгийг торгуулийн ял өгөнгүүтээ нөгөө шүүхээр шийдэгдсэн гэдэг нөгөө гишүүний чинь буцаага татах ийм нөхцөл байдал руу бүгд орчлоо шүү дээ. Ингэж хоригдож болохгүй байхгүй юу? Мэдээж тодорхой үндэстэй үгийг одоо хэлэх ёстой. Үг нь одоо тодорхой баталгаатай байх ёстой. Гэтэл одоо энийг зүгээр ингээл дураараа нэг хэн нэгэн албан тушаалтан шүүхийг нь одоо хуулийнханд хяналт тавьж байгаа тэр нөхөр нь нөгөө их хурлын гишүүнээ торгоол тэгээд их хурлын гишүүнээс нь төдөлжүүлэх ийм юм руу орчих ийм залтыг оруулсан байна. Тийм учраас энэ дээр ямар асуудал. За хууль санаалагч хариулъя. Батэрдэн гишүүн. Жадамбай Батэрдэн. Нэмээд одоо бас манай хууль санаалагч гишүүд хариулж бол Нариун зай гишүүн, Лодо самбуу гишүүн одоо бос гишүүд байгаа. За бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох гэсэн асуудлууд бас нэлээд энэ чуулган танхимд бол гардаг. За манай Пүрэвдорж гишүүн бол бас өөрөө нэлээд хатуухан хүүхдээ. За энэ дээр бас нэлээд жоох эмзэг байх шиг байна. Тэгэхээр ер нь бол ёс зүйн дэд хороогоороо хэдүүлээ асуудлуудаа шийдэе гэж. За тэн дээр байгаа асуудлууд хэрхэн шийдэх, хэрхэн одоо хариуцлага тооцох гэдэг дээр хэдүүлээ ажлын хэсэг дээр бас ярьж болно. Нэг. Тэрнээс цаашаа гарсан хатуутсан
доромжилсон, гүтгсэн, үндэслэлгүй гэдэг ийм зүйлээ үл мэдээж бид нар чинь Монгол улсын иргэнийхээ хувьд бол иргэнийхээ хуулиар ч хийдэж шүү дээ. Тэрнээс дотор байгаа, тэрнээс наан байгаа асуудлуудаа хэдүүлээ танхим дотроо аливаа хуралдаан чуулганд одоо байнгын ороод ид хорон дээрээ бол аливаа асуудал дээр хүлээстэй хандах. За тэгээ болохгүй бол одоо ёс зүйн дэд хороогоор одоо шийдвүлье гэж. Ёс зүйн дэд хороотой холбоотой 3-4 заалт орж ирж байгаа. Одоо өөрөөр хэлбэл санкц тодорхой хэмжээний арга хэмжээ авах, уйсэл гуйх гэж байна. Жишээ нь бол цалингийн хэмжээг 20%-аар бууруулах гэж байна. Гэгч мэтчлийн ийм зүйлүүдийг оруулж ирж байгаа. За үг хэлэх хуульд аливаа хуулийг бол улсын хурлын гишүүн хуульд боловсруулж байгаа, санаачилж байгаа. За тэрэн дээр нь бол мэдээж судалгаа хийгээд оруулж ирж байгаа шүү дээ. За зарим нэгэн тийм поп шин чанартай хуулиуд бол орж ирдэг. Үнэн энэ бол